Сайн байцгаана уу? Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Өнөөдөр бүгдээрээ монгол хэлний их шиг зохицох ёс гэсэн хичээлийг үзнэ. Та бүхэн анхааралтай сууж хичээлдээ орцгооно уу? За, монгол хэлний их шиг зохицох ёс бол үгийн эхний нэгдүгээр үеинд ямар их шиг байна? Дараагийн үеийнхээ их шгүүдийг захирдаг, дараагийн үеийн их шгүүдийг ямар их шиг байхын шийддэг учраас энэ маш чухал юм аа. Ингээд бүгдээрээ энийг бичиж надтай хамт уншиж дасгал хийцгаая. За, эхлээд үгийн нэгдүгээр үеинд ямар их шиг байх вэ гэдгээс нь дараагийн орох их шгүүд шалтгаалдаг. За, би эхлээд энд бичье. А урта ай о урто ой. За, үгийн нэгдүгээр үед нь энэ их шиг байвал хоёрдугаар үед нь 2 болон түүнээс хойш ямар их шиг байх вэ гэдэг энэ үгийн нэгдүгээр үеийн их шгүүд бол арийнхаа хойтын их шгийг бол захирч зааж өгдөг. За, жишээлбэл ай о ой гэсэн их шиг байвал дараагийн үедээ за а байна. Огна. Урт о байна. Урт а байна. Уй байна. Айгийн хослол байна. Ирүүгийн и. За, бас саармаг их шиг и бас орж ирнэ. Жч гэсэн дүрмийн дагуу энэ бол орж ирдэг. Я богны. За, дахиад зөмөрөө анхаарцгаая. Ай о ой байвал ард нь богн а урт о урт а ой ай ирүүгийн и имүүгийн и я и гэсэн их шгүүд 2 бо түүнээс хойш үед нь бол орж ирдэг. Тэгтээ зэрэгэл энэ нэгдүгээр үеийн их шиг нь хойшоо 2 дахь үеийнхээ их шийг захирч байна гэсэн үг. За, дараа нь Огийн нэгдүгээр үед О богноор урт их шиг ой. За, энэний ард 2 бо түүнээс хойш үед нь ямар их шиг байв гэхээр О богноор орж иж болно. Урт ой о урт о хосол огийн хослол ой ирүүгийн и а уртаараа байж болно. За, саармаг их шигт бичих игийн хослол. Тэгээд ёо богны. За, эдгээр хэлбэрүүд Огийн нэгдүгээрээс хойш 2 ба түүнээс хойш о урт ой о ой ирүүгийн и урт а саармаг их шиг уртаараа и и гэсэн хэлбэрүүд Огийн 2 дугаар үе ба түүнээс хойш үед орж ирэх нэ. Дараа нь
урт ихшиг Э. A. U. Урт ихшиг U. Уй. И. За үгийн нэгдүгээр үед Э уртаар Э, У урт У, Уй. И гэсэн нэгдүгээр үеийн хэлбэрүүд бол арагшаа 2 ба түүнээс хойш үед ямар ихшгийг авч болох вэ гэвэл за богино Э байж болно. Урт ихшиг байж болно. Эгийн хослол байж болно, хос ихшгийн. У уртаар байж болно. Үйгийн хослол байж болно. За И саармаг шиг И уртаараа байж болно. Дараа нь Е богино ихшиг, И богино ихшиг. Урд нь бичсэн бидний бичиж байгаа хэлбэр бол үгийн нэгдүгээр үед нь арагшаа захирах гийгүүлэгч нь арынх нь үе. Жишээлбэл Э, У, Уй, И. Ийм байвал Э богиноор, Э уртаар, Э хосоор, У уртаар, Уй богиноор, И хосоор. Дараа нь Егийн богино, Игийн богино гэсэн энэ ихшгүүд хоошоогоо залгагдаж орж болох нэ. За дараа нь Ö. Үгийн нэгдүгээр үед Ö болоод урт ихшиг Ö байвал хоошоогоо богино Ö байна. Урт Ö байна. За бидэрт Ö-гийн хослол байхгүй учраас Ö орсон үед хослол Э гэсэн хослол орж ирдэг. Тэгээд богино Е. За үгийн нэгдүгээр үед богино урт Ö гэсэн нөхцөлд бол хойш үеийн ихшгүүдийг бол Ö, Э, Е гэсэн ихшгүүдийг ардаа оруулж болно. Энэ зөвхөн 2 дугаар үе биш. 2 болоод түүнээс хойш үед гэж та бүхэн анхаарах ёстой. За энэ бидний энэ саяны бичсэн эхнээс нь харъя. Энэ бол дандаа үндсэн ихшгүүдийнхаа ихшиг зохицосыг бичиж байна. Одоо бид энэний дараа туслах хишгээ бичнэ. Жишээлбэл саяны бичсэн бол А. А-гийн хослолууд. А богиноор А уртаар Ай-тайгаа. У богиноор У уртаар Уй-тайгаа. Нөгөөх нь О богиноор О уртаар Ой-тайгаа. Тэгээ арагшаа орох юм. За мөн Эгийн хослолууд, Үгийн хослолууд, И саармаг ихшигтэйгээ. Тэгээд Ö урт Ö. Эдгээр бол үндсэн ихшиг. За одоо Я гэд бичвэл бид нар та бүхэн мэдэж байгаа. Я бол туслах ихшиг. За Ягийн дараа Я нэгдүгээр үедээ байвал хоошоо 2 дугаар үед богино А байж болно. Урт ихшиг А байж болно. Ай гэсэн хослол байж болно. У уртаар байж болно. Ир үгийн И, Им үгийн И бас байж болно. За дараа нь Ёг авчи. О байж болно. У байж болно. Ёо өөрөө байж болно. Ир үгийн И байж болно. Им үгийн И байж болно. За энэ Ёгийн дараа гэсэн үг. За дараа нь Е. Егийн дараа бол хоошоо
Э байж болно. И байж болно. За тэгээд саармаг шиг И байж болно. Мөн үү уртаараа байж болно. Мөн зарим тохиолдолд үе байж болно. За юу? Юу байвал үүний 2 ба түүнээс хойш хурдан уу байж болно. Уртаараа байж болно. Ай байж болно. Эрүүгийн И байж болно. За мөн ийм үг орох тохиолдолд юугийн дараа үү бас орж болно. Үү орж болно. За энэ бол их шиг зогсох ёс гэж хэлдэг. Монгол хэлэнд эр им их шиг нэг үгэнд байдаггүй. Ихэвчлэн эрүүгийн дараа орсон нөхцөлд эр үг, им үгийн дараа орсон нөхцөлд им их шиг байна. Харин заримдаг их шиг бол эр чүгэнд орно, им чүгэнд орно. Үүнийг бол та бүхэн өмнөх дүрмүүдээс, өмнөх цагаан толгой, их шиг зогсох ёс, их шиг гүйгүүлэгчийн ангилал эргээс мэдэж байгаа. Энэ саармаг их шиг бол эр үг, им үгийн аль нэгэнд орохдоо бол үсгийн дүрмийн шаардлагын дагуу үсгийн дүрмээс болж бол энэ эр им үгэнд холилдон ордог. Тийм учраас ер нь бол гол зарчим дүрм бол эр үгэнд эр үг их шиг орно, им үгэнд им их шиг орно. Тэгээ энэ сая бичсэн дарааллаар энэ байдлаар арын ихшгүүд нь урдх ишгээ дагаж, урдлын ихшгүүд нь арын ихшгээ журамлан зохицуулж ингэж ордог байна. Энэ их шиг зохицох ёсыг бид бүхэн мэдснээр зөв бичих зүй, зөв бичих тогтолт бол маш их хэрэгтэй юм. Эхэнд бол эр ихшгийн дараа эр их шиг, им ихшгийн дараа им их шиг, эр им хоёуланд нь ордог тохиолдол саармаг шиг гэж цээжилж тогтоож явсан байхад бол үсгийн дүрмөөр зөв алдаагүй бичгэд маш их хэрэгтэй учраас бид бүхэн үг холбож, үсэг холбож, авиа хооронд нийлүүлэхээс өмнө их шиг зогсох ёсыг бол сайн мэдэж баримталж байх нь зүйтэй. За та бүхэн энийг дахин хараарай. У, үй, и. Эднийг бол би хамт энэ бичсэн хэсэг бол дандаа им их шиг. Арийнх нь им их шиг. Энэ өө бол бас им их шигтэй орно. За энэ ёг бол арай жахан тусад нь бичсэн учраас энэ бол туслах их шиг. Яагийн төрлийн туслагч та бүхэн мэднэ. Я, ёо, е, ю. За үүний дараа тийм ээ. Үүний дараа бол бидний түрүүний бичсэн энэ А бол эрэг шиг. Агийн дараа түүнээс хойш хөгд нь бол эрэг шиг л орно. Уртаар байна, хосоор байна, богиноор байна. Уртаар байна, богиноор байна, хосоор байна. За тэр ард нь хаалтан дотор И бичсэн тохиолдолд үсгийн дүрмээр шаардлагатай. Жишээлбэл сурагч гэдэг үгчлэл сурагч гэдэг бол эрэг. Гэсэн хэдий ЖЧ гişгийн дараа бол И бичдэг учраас бол энэ ард тохиолдолд И орно гэсэн байдлаар байна. Энийг бид нар дараа нь тус бүрдэн жишээтэй бичих учраас өнөөдрийн удаад бол та нар бол зөвхөн үүнээс хойш тийм их шиг байна гэсгийг нь бол бичээд дараа нь бол үсгийн дүрм ороход бол бүгдийг яг жишээтэй нь бид нар бичнэ. За дараа нь Эгийн хослол, Үгийн хослол, Игийн хослол. Тэгээд өө дээр бол бид нар өмнө нь олон удаа ярьж байгаа Өгийн хослол шиг байхгүй. За дараа нь Я, Е, Ё, Ю. За бүгдээрээ эдгээр их шиг зогсохыг маш сайн мэдэж дахин нүдлэж үүнээс хойших тохиолдолд бол им үгийн дараа им их шиг орно, эр үгийн дараа эр их шиг орно. За саармаг их шиг бол үсгийн дүрмд шалтгаалan эр им хоёр үгэндээ бол хольж ордог учраас саармаг их шиг гэсэн нэртэй ингэж анхаарч дараагийн үг холбож, үсэг холбож сурахтаа бол эдгээр их шиг зогсохыг сайн мэдэж та бүхэн бол анхааралтай авах ёстой. Ингээд гэрийн даалгавартаа их шиг зогсох ёсыг бичүүлсэн энэ бичвэрүүдийг сайн тогтоож, үүний дараах орж болох үсгүүдийг сайн чийжиж авах хэрэгтэй. Та бүхэнд анхаарал тавьсанд баярлалаа.
чин